За сайн бацхан уу хоолойн мэрэг нэртэй зүг тавтай марлно. За өнөөдөр орчлын ертөнцөөс танд одоо хэрэгтэй мессеж гэсэн юм утгатай мэрэг бол хийж бодож байна. Ингээд 3 сонголттой 1 2 3 та сайн харж агаад одоо зэн сонгороо. Сэтгэл чинь татагтаад байгаа, нүд чинь татагтаад байгаа карта сонгороо. Тэгэд өнөөдөр бол ганцхан энэ картаар бол хийн. Сандра Н Тейлор гэсэн ийм хүний одоо ийм гоё карта. Тэгээ Quant Oracle гэдэг. Энийг бол ер нь бол тарot уншлах хийдэг хүмүүс болохоор энэ картыг аюу шидтэй гэхүү ер нь ингээд одоо бүхий л юуг бол оролцуулсан тийм сүнслэг зүйлийн дотоод байдал, гадаад байдал бүгдээрийг ингээд тайлахад аюу тийм юу идэвхтэй гой зурагтай амьдралын тийм бүхий л одоо юу гэдэг сүнслэг байдлыг ч одоо наанаа тийм бодит байдлыг ч гэсэн тийм харуулж чаддаг ийм гой карт гэж ярьдаг. За юм. Энэ зөвхөн картаар хийн өнөөдөр. Oracle карт биш тийм. Энэ тэгээд дотроо юм намтай. Карта. Энэ картаар хий өнөөдөр. Тэгэд яг энэ удаа нөгөө 7 хоногийн мэрийг би үнэхээр хийж амжсангүй ажилдаа яжаад тий одоо хүлээжсэн хүмүүсээ хамгаалаад уучлаарай. Тэгэд оронд нь энэ одоо орчлын ертөнцөөс танд мессеж гэсэн энэ мэрийг одоо тий оруулаад тий дараагийн 7 хоногоос яг 7 хоногийнхаа мэргийг бол хийнэ. За ингээд та сонголтоо хийгээрэй. 1 2 3. Энэ 3 картаа сайл тий зүүн сонгороо сэтгэл чинь татагтаад байгаа, нүд чинь татагтаад байгаа карта сонгороо. За ингээд нэгдүгээр карта сонгосон нэмэрийг хэлье. Орчлын ертөнцөөс танд одоо яг одоо танд хэрэгтэй мессеж гэсэн юм хийж байгаа. За ингээд 3 карт татсан. Ер нь бол жоохон тийм богинал одоо мэрэг болчих хацаа нэгсэн юм. За ингээд энэ 3 бол одоо энэ Oracle картны хамгийн одоо ариун гэсэн тий 3 карт нь гуруулаад тань дээр ингэ гарсан байгаа байхгүй юу. Тийм дээр янз бүрийн карт өгдөг. Гэтэл ингээд хамгийн одоо ариун зөв гэсэн картууд ингээд тань дээр даруулаад гарчлаа. За ч гэсэн одоо яг танд хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь аль та одоо яг орчлын ертөнцийн ингээд зөв хэмнэлд орж ээ тий ингээд зам үрчи ингээд шулуудсан байна ингээд тэгшэрсэн байна гэж байна тий. Тэг тэгшэрсэн байна. Ер нь аль одоо танд элбэг байдал тий юмсаар ингээд утахгүй муу таны одоо зүрх сэтгэлийн асуудал ч гэсэн тий нэлийн одоо юу гэдэг юм бэ одоо өмнө нь ямар нэгэн танд хаалт саад юм шиг санагдаж байсан тий хаалттай юм шиг санагдаж байсан одоо зөөсөд одоо ингээд нээгдээд ингээд гэрэлтэй зам тий одоо болон хувирч байна. Ер нь бол орчлын ертөнц ингээд одоо таны дэ одоо хичээл зүтгэл тууштай байдлыг чи ингээд тий харсан мэдсэн. Тэгээ одоо яг хариу ингээд ирж байгаа юм байна. Одоо тань дээр. Тэгээд ер нь одоо танд хэрэгтэй мессеж гэх юм бол одоо өөрийнхөө одоо ойр тойронд байгаа зүйлстэй хүмүүстэй өөртөө ч юм уу тий одоо талхалтай байгаараа итгэлээ битээ алдаараа тий. Тэг ер нь бол удахгүй ингээд одоо янз бүрийн бэлэг ч юм уу янз бүрийн боломж шансууд тий ингээд шансуудын хаалгууд ч юм уу те ийм зүйлүүд бол ингээд энийг нэгээрээ бол нээгднэ тий айцаар биш те итгэлээр тий алхаараа тий замарчсан юу гэмдэ сөрөг зүйл дээр биш эрэг зүйл дээр бол те одоо төвлөрөөд ингээд цаашаа урагшаа ингээд тий замаараа айцгүйгээр алхаараа гэсэн байна. Тэгээ ер нь бол танд бол цаашдаа ямар нэгэн шанс боломж урам зоригийн хаалгууд ингээд нэгээрээ нэгдэж эхэлж байгаа юм байна. Яг зөө ингээ голдрлуугаа одоо ингээ орчлоо шүү гэж иймэрхүү зүйл одоо яг одоо танд хэрэгтэй ийм мессеж байна. За ингээд орчлын ертөнцөөс ирэх мессеж. Тэгээд яг одоогийн байдлыг
одоо таны одоогийн байдал ямар хөө нэг л бас айгүй ариун гоё карт гараад байгаа байхгүй. Тэгээ таны яг одоогийн байдал болохоор зэрэг та ингээд сүүлийн үед одоо маш их одоо ухаарал тийм дотоод өөрчлөлт хийсэн байж магадгүй. Тийм тэгээд ер нь бол тэнгэрийн ертөнц гэх юм уу одоо сүнслэг партнер гэх юм уу дэгүүдэн тий одоо таны харсан даасан захиусууд ч юм ингээд таныг анзаараад тий сайн биш те мундаг байна яг одоо тийм зөв замдаа те энэ шиг те тийм зөв замдаа ингээд явж гинэ гэдэг яг ингээд одоо үт юм. Ингээд энэ нөгөө баяр хүргэсэн карт гэхгүй юу? Тийм баяр хүргөөс та миний хөө яг зөв замдаа явж гин зөв гэдэг одоо таны карт тааж явдаг те сахиусууд ингэж хэлж байгаа юм шиг яг санагдаж байна. Тийм. Тэгээд ингээд одоо та ямар нэгэн амжилтанд хүрсэн хүмүүс байх юм бол одоо таны энэ амжилт ухаарлч одоо зөвхөн та өөрийнхөө төлөө биш те одоо бусдад одоо юу гэдэг одоо бусдад аюу сайн зүйл ингэж одоо түгээсэн итгэл турам зургийн одоо төлөөх юм одоо шагнал юм те. Тийм ер нь та ингээд яг өөрийнхөө чадлынхаа хэрээр л ингээд одоо хүмүүст аюу сайн нөлөө тэ үзүүлээд ингээд явж байгаа. Тийм. Тэгээ ер нь бол одоогийн байдлаар итгэж явж байгаа юм байна. Тэгээ ер нь бол өөрөөр хэлэх юм бол одоо таны хийж байгаа зүйл бол тий ямар нэгэн юмд хандж байгаа хийж байгаа сэтгэл эсвэл үг ч юм уу тий тэр бол хин нэгэнд тий ирч хүч итгэл ингээд өгж байгаа шүү. Тэгээд одоо тэнгэрийн ертөнц одоо таны энэ өөргийг ч юм уу тий хүлээн зөвшөөрөөд сайн байна яг сайн зөв шүү баяр хүргэе гэдэг айгууд тийм одоо дэмжиж байгаа юм карт байна. Ямар ч сан таны одоогийн байдал юмрхүү. За тэгээд энэ дээр нэмээд одоо танд одоо зөвлөгөө тийм одоо хартлын ертөнцөөс танд илгээх энэ мессеж гэсэн энэ одоо зөвлөгөө нь тийм зөвлөгөө. Тэгэхээр маш одоо ариун орон зай ариун сүм гэдэг ийм карт гарсан байна. Тэгэхээр тань зөвлөгөө гэх юм бол ер нь л одоо өөрийгөө зэмлэх те эсвэл ямар нэг юм одоо яарах эсвэл өөрийгөө ингээ бусдад харьцуулах ерөөсөө хэрэггүй гэсэн байна. Тийм. Яг одоогийн энэ мөч бол одоо таны одоо сүнсний одоо амралтын цэгээ тий амралтын цэг шүү. Одоо дахин хүчээ авах тий ариун үе юм шүү. Тэгэхээр одоо яг одоо танд зөвлөгөө гэх юм бол одоо тайван бай, итэг хүлээ тий. Тэгээд одоо тэг ер нь бол таны доторх таны ариун сүнс чинь сүнстэй нь одоо таны замыг ингээд тийм гэрэлтүүлж байгаа шүү. Тэг зөвлөгөө юм бол одоо тий өөрийгөө одоо буруутгах ч юм уу яарах ч юм бусдад харьцуулах хэрэггүй. Яг жоохон сүнсний амралтын цаг юм байна. Ариун сүм тий би одоо дахин хүчээ авах юм ариун үе дээр явж байгаа шүү. Жохон амарч гэж байгаа юм шиг. Юу шиг ямар ч гэсэн тайван бай гэж байна. Итэг хүлээ. Таны одоо доторх ариун сүнс чинь одоо тий таныг тийм гэрэлтүүлж ингэж одоо юу гэдэг дахин хүчээ чинь ахуулж байгаа ийм үе юм байна. Ямар ч байсан тий яарах бусдад харьцуулах өөргөө зэмлэх хэрэггүй шүү л гэсэн ийм зөвлөгөө өгч байгаа шүү. За ингээд одоо тий энэ удаа маш одоо тарууд одоо уншлага биш энэ нөгөө оракл карт уншлага. За ингээд өндөрлөө энэ бол хартлын ертөнцөөс тий танд илгээх мессеж байлаа. За ингээд үнэхээр таарад таалагдсан бол тий лайк тий дараараа таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол та өөрийнхөө цаашдын одоо зам мөрийг одоо сайнаар зөвнөөд сүм ариун сүм тий ариун сүнсний сүм гэдэг ийм одоо сүмийн юм хөрхөн юм одоо ийм арайтай тий гуралчин ч юм бүрэн хийж юм уу юмсан ийм арайтай ам нэгэн эмож хан бол дараараа байшингийн тий тэгэх юм бол тийм өдөр картыг сонгосон бөгөөд та өөрийнхөө зам мөрийг цааш аягүй сайнаар зөвнөж гин мөн намайг тийм дэмжиж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 20 дахь карт сонгосон нэмэр эхлэе. Орчлын ертөнцөөс танд мессеж гэсэн нэмэр хийж байгаа. За ингээд мэдчихье.
Oracle картны одоо мэрэг байгаа. Тийм тарах тал биш. За ингээд яг одоо танд танд хэрэгтэй мессеж дээр энийг татсан ба. Ер нь яг одоо бол таныг тийм айдас хүйдэс нэг тийм айцын энерги таныг одоо тийм бариад байгаа юм биш үсттэй гэсэн ийм мессеж байна. Тэгэхээр та сэтгэлдээ ямар нэгэн эргэлзээ те эргэлзээ яана гэлтэй яа ингэчүүл яана тэгчүүл яана гэсэн эргэлзээ итгэлгүй байдлыг бол нэлээд тээжэж магадгүй. Тэгэд одоо энэ нь болохоор зэрэг одоо тийм бодит нөхцлөөс илүү таны төсөөллийн айдас байж магадгүй гинэ. Айдас чайг хүчтэй байна. Тэгээ нэг өөр хэлэх юм бол одоо та айдсаа даван тулах шатанда тий байна. Ер нь орчлын ертөнц одоо тий одоо таныг тий тэр одоо гэрэлтэй ертөнцлөө ингээд алхахыг одоо уриалж байна. Наа чин зүгээр төсөөлдөө өөрөө чин төсөөлөд байгаа л айц болохоос шиг боддоор тийм айц бол тийм таны бодсончлон тийм амар биш ээ тий. Айц хүчнтэй бити баригдаараа тийм айц хүчнтэй ч баригдаад байгаа юм биш дээ гэсэн ийм мессеж танд өгч байна. Яг үндэ бол эн чин одоо тийм бодтой айц биш ээ. Та зүгээр л төсөөлөлтөө тийм төсөөлж гин гэсэн ийм мессеж танд өгч байна. За тэгээд яг таны одоогийн байдал гэх юм бол ийм байна. Одоо орчлын ертөнц одоо таныг те таны сүнс чинь ингээд зөв зам руугаа зөв голдрлуугаа те орчлын ертөнцийн яг л жамаараа ингээд явах гээд ахт таны одоо айдас хүйдэс эго ч юм уу те таны араас чинь ингээд татаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг одоо та ийм байдалтай юм биш үстэй гэж орчлын ертөнц одоо танд хэлж байна. Ер нь бол таны ингээд энэ одоо бахан хяналтад байгаа байхгүй тий айдас хүйдэстэй эго мэг янз бүрийн юмнууд одоо энэ зүйлүүдийг ингэж сулж тавих хэрэгтэй байна. Тийм. Айцаа тавьж явуулах, хүүцээ тавьж явуулах. Эгогоо одоо тавих тий. Энэ бүх айгуу саад болж байна. Энэ бүхнийг та тавих шаардлагатай байна одоо. Яг ингээд та өөрөө дотроо таны сүнс чинь мэдж байгаа. Гэвч эго тий. Эго болон айц хүч чинь ингээд таныг чангаагаад байна. Та эдрийгээ ингээд суллаа тавих хэрэгтэй байна. Яг энэ тий. Тэгэхээр зэрэг ер нь бол та бүхнийг хянах гэж хиттэй шармаасан байж магадгүй. Одоо гэвч орчлын ертөнц бол таны төлөө те илүү сайнаар ингээд те зохицуулж байгаа ингээд зам үрж ингээд гаргаад те ингээд тийм зохицуулж байгаа шүү. Та одоо те хуучныг тавьж те шинэ гэрэл шинэ урсгалд тийм бэлэн болж байгаа шүү. Энэ бол ер нь бол юу гэх юм те. Энэ гурвал тавьж явуулаарай л гэж юм. Одоо хуучныг тавиад шинэ гэрэл шинэ одоо амьдралын замд гарья. Нэг айдас хүүц эго ч юм шигтэй нэг юм. За одоогийн байдал чи юм байна. За тэгчээд тань зөвлөгөө цом гарсан байна. Цомыг болох ямар нэгэн одоо шагнал урамшуулт бол өгдөгтэй ямар нэгэн сорилт бэрхшээл одоо тэмцээн дээр ихтэй одоо айгүй хэцүү сорилт бэрхшээл тэмцээнийг одоо даван тулаад ялсны дараа л хүнд цом ирдэг те. Тэгэхээр зэрэг зөвлөгөө гэх юм бол та өнгөрсөн бүх одоо туршлагаа одоо хайрлаж хөндлөөрэй те. Одоо таны туулсан бүх зүйл чинь одоо зүгээр нэг тийм бэрхшээл саад бол биш юм аа. Одоо таны одоо өнөөгийн хүч ухааны үндэс болсон тийм одоо туршлага сургамжууд юм аа гинэ тийм. Одоо таны өмнө алдаж энтсэн ч юм уу эсвэл бэрхшээл саад мад байсан бүх юмнууд чинь таны одоо маш одоо том одоо юу гэдэг сургамжууд танд айгу үнэтэй тийм сургамжууд юм шүү. Тэгээ ер нь бол өөрийгөжлөхөө гэхэлэр зэрэг сорилт бүр бол тий таны дараагийн шатанд хүргэх тийм бэлтгэл байсан шүү гэсэн байна. Тийм. Сорилтыг даваал ямар нэгэн одоо амьдралыг тэмцээн гэж бодох юм бол ямар нэгэн хэцүү те одоо тэмцээнийг даваал ялаал тэгэл юугаа авна шүү дээ цомоо тийм тэгэхээр зэрэг тийм сорилт бүр те саад бэрхшээл бүр бол таны дараагийн шатанд хүргэх тийм одоо бэлтгэл байсан шүү. Тэгээ одоо тийм тэр замын чи үр дүнг одоо хүртэх мөч иржээ гинэ тий. Тэгэхээр та амьдралынхаа нэг чухал амжилтын үүдэн дээр зогсож байна. Тэгээд тийм ер нь бол энэ бол тий энэ гураасаа л салах хэрэгтэй юм байна л да. Жохон тий. Айдас, эго ч юм уу тий.
ингээд салчих юм бол таны одоо амьдралын одоо баярт үе ингээд тий цомоо авах баярт үе чи ингээд ирэх гээд байна. Жохон амсхий талрах өөрийгөө үнэлтэй. Ер нь бол орчлын ертөнц та сайн байсан. Тий одоо тий дараагийн шатны хаалга одоо нэгтгэд тий итгэл баяр талархал чинь хамгийн том одоо түлхүүр болоо шүү гэсэн байна. Тий. За иймэрхүү айц хүүц иймэрхүү зүйлээсээ ингээд тий хууч юм сольдог ч юм уу эсвэл ийм айц хүүцээс ингээд тий салахад л та өөрийнхөө дараагийн одоо цомоо авах гээд байгаа юм байна л да. Орчлын ертөнцөөс тий. За ингэж тайлаа гэж бодож байна. За ингээд танд хэлэх одоо орчлын ертөнцийн мессеж юм байлаа. Ингээд өндөрлөлийн үнэхээр таараа таалагдсан бол тий лайк тарахаа битэн мартаараа. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо цомын эможи байдаг би нүгдэ харж исэн. Тий. Тэрийг байвал тий дараараа хэрэг олдохгүй бол зүгээр цом гэж бичсэн жолно. Тий одоо тэгэх юм бол одоо 2 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа мó та өөрийнхөө цаашдын одоо амьдралыг одоо сайнаар тий зөгнж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 3 дахь картыг сонгосон юм эргэлээ. Орчлын ертөнцөөс танд хэрэгтэй мессеж гэсэн юм эргэж байгаа. За ийм одоо 3 карт цмаа нэгэд үзье. За 3 дахь картыг сонгосон маань иймэрхүү картад татаж гарч ирсэн байна. Энэ удаа бол Oracle картны мэрэг гэж байгаа. Тэгээ тарот карт бол биш. За ингээ юу ч гэсэн яг одоо тэгээ орчлын ертөнцөөс танд яг одоо хэрэгтэй мессеж гэвэл энэ карт гарсан. Энэ болохоор зэрэг ингээ гин цайлган хүүхэд хөгжөө хөөр баясал тий иймэрхүү зүйлийг илэрхийлдэг юм карт байна. Тэгээ одоо магадгүй та өөрийгөө одоо яг одоо хэд их шахаж тий бүхнийг төгсгөх гэж хичээж магадгүй юм байна. Тий өөрийгөө жоохон тий шавдуулдаг ч юм уу тий тэгжээж магадгүй. Гэхдээ амьдралын одоо жинхэнэ одоо урам зориг ч юм уу амжилт гэдэг бол одоо мэдээж хичээл зүтгэл бол маш хэрэгтэй. Тэрэн дээрээсээ тийм нэмээд бол тий юу гэмдэ нэг тийм хөнгөн мэдрэмж, итгэл, баяр баясгалан одоо өөдрөг тий одоо уур амьсгал тийм одоо гэгээлэг одоо уур амьсгал тий тэр зүйл дээр бас тий одоо юу гэдэг оршдог юм шүү гэсэн ийм мессеж танд өгч байгаа юм байна. Одоо таны тий одоо хичээж тий зүтгэж байгаа чинь зөв. Гэхдээ нөгөө уур амьсгал энерги хитрхи бол юу бити болгоорой гэж байгаа юм байна. Одоо юу гэдэг сөрөгтэй тий. Тийм байна. Тэгээд амьдралд тий хит их ноцтой хандах бол хэрэггүй. Тэгээ ер нь бол одоо ямар ч зүйлд тий бүх зүйлд одоо баг зэргийн тийм хөнгөн тийм айс хөнгөн айстэй одоо өөдрөг хөнгөн тийм айсаар одоо хандвал үгдий таны одоо аж хөгжил гэх юм уу те хүний хөгжил ч юм уу ер нь тэр бол энергийн тийм хөнгөн байдал бол яг тэр хүний хөгжлийн одоо таны энергийн гол одоо дэлгүүр юм шүү гэсэн байна. Тэгэхээр яг одоо та магадгүй өөрийгөө хитэх шахаал тий бүхнийг одоо амар юу төгс хийх гээд тийм байж магадгүй. Жохон одоо ингээд нэг тийм хөнгөн өөдрөг эерэг тий хөвчлөлтөө иймэрхүү энерги жохон одоо баяр баясгалан ч юм уу тий тэр зүйл жохон тий тутах гээд байна уу да гэсэн тийм мессеж байна. Замарсан бэ гэж хадгалахаараа тайлбарлаж байна. За тэгчээд яг одоогийн таны байдал орчлын ертөнцөөс тий одоо таныг харахад ямар байдалтай байна гэхэлэр ингээд шаашаа хараад ялхан малхмаар ингээд явж гин тий. Тэр зэрэг орчлын ертөнцөөс одоо таны ингээд харахад тий одоогийн таны байдал болохоор зэрэг таны одоо итгэл төвчээр чинь нэлээ шалгагдаж байгаа тийм үе дээр та явж магадгүй юм яг одоо тий та ингээд одоо их хичээгээд урагшлах гэж их те аюу оролдож байгаа ч гэсэн одоо яг ингээд үр дүн чинь яг одоогоор те шууд тийм гараагүй ч юм уу нийл гарч өгөхгүй ингээд баг багаар одоо гарч байгаа ч юм уу те
Иймэрхүү үе дээр тавьчих магадгүй мэн. Тэгээд орчлын ертөнцийн зал тийм танд бол тийм битгий яар, тийм бууж өглөхгүй те. Нэг битгий яараа бас бууж өгөх хэрэггүй гэдэг нэг те. Тийм балансаа олоод те ингээд одоо 50 алхаа гэж хэлж байна. Тийм. За ямар ч байсан та одоо ингээд тийм таны итгэл ба төвчээр чи нэлээ шалгагдж байгаа юм үе дээр авчиж магадгүй. Тийм та одоо айгүй хичээгээл урагшаа ингээл явахгүй л байгаа да. Яг одоогоор үр дүн ч юм ингээ баг багаар гараад байгаа ч юмсгүй бол арай л гарч өгөөгүй юмрхүү үедээ явж иж магадгүй юм шиг санагдаж байна. За тэгээд одоо танд зөвлөгөө тий. Танд зөвлөгөө гэсэн чи юм карт гарсан. Ингээд хөшгөө нэгээ цаана шал өөр юм байгаа. Тухнаа нь ийм харанхуй хөшгөө батал цаана нэхэр ингээд өөр юм байгаа. Ингээ хоёр өөр юм тий. Тэгэхээр зэрэг танд орчлын ертөнцөөс зөвлөгөө гэх юм бол одоо тэгээ одоо яг одоогийн хувьд бол таны одоо жинхэнэ одоо юу гэдгийг дотоод бүр ингээд жинхэнэ хүсэл одоо зүрх сэтгэлийн те зориг ч юм хүсэл чи ингээд жоохон одоо ингээд ил гарч ирж магадгүй те. Тэг ер нь бол та тэг сүүлийн үед өөрийгөө илүү сайн ойлгож юу үнэхээр хүсэж байгаагаа нэлээ тийм бодож эхэлсэн байж магадгүй юм байна. Гэхдээ яг үнэхээр би яг юу хүсэж байгаа болоо гэдэг ч юм уу те. Тэгээ сүүлийн үед бол нэлээ те өөрийгөө илүү ноцтой тийм бодож эхэлсэн байж магадгүй. Тийм. Тэгээ ер нь бол өмнө нь та ингээл бусдын нөлөө ч юм уу айдас ч юм уу эсвэл ингэх ёстой тийх ёстой гэсэн одоо тийм бодлоор ингээд шийдвэр тийм гаргадаг байсан бол одоо ингээд зүүн совин сэтгэлийн дуу хоолой ч нэлийн цаанаас ингээд хүчтэй болж байгаа юм шиг тий. Тийм. Одоо тийм болж иж магадгүй. Тэгээд ер нь орчлын ертөнцийн одоо танд хэлэх зөвлөгөө гэх юм бол ер нь одоо хуучин тий айцаа тавиад одоо бусдын бодлоос ангид агаараа гэсэн байна. Хуучин айцаа тавиад бусдын бодлоос ангид бай. Одоо тий зөвхөн одоо тий зүрх сэтгэлээ сонсороо тэнд л одоо тий таны жинхэнэ тий зорилго байгаа шүү. Одоо мөн ингээд энэ картыг харах юм бол мөн таны одоо юу гэдэг дотор ч хоёр төрлийн хүсэл ингээд зөрчилдөж магадгүй. Нэг бол цаана байгаа тий. Энэ юу нэг бол наана байгаа энэ юу. Таны дотор хоёр ингээд нэг тийм төрлийн хүсэл ингээд зөрчилдөж магадгүй байна. Тэг ер нь бол одоо нэг талаас амжилт одоо бусдад хөвлөж шөөрөдөг ч юм уу тий. Одоо тэрийг хүсэж байгаа бол нөгөө талаас та ингээд бүр дэнийхгүй ингээд одоо сэтгэлийн амар амгалан тайван байдлыг ингээд хүсэж байгаа юм шиг хоёр өөр хүсэл ингээд тий зөрчилдөж магадгүй юм байна. Тэгэхээр зэрэг орчлын ертөнөөс одоо тань зөвлөгөө гэх юм бол одоо ийм үедтэй хийх хамгийн зөв зүйл бол одоо өөрийн дотоод зөрчлийг анзаарах тий. Тэгээд хоёр талын хэрэгцээг одоо зөөлнөр одоо эвлэрүүлэх гэх юм ашиг тий. Би аль алинд нь одоо тийм байж чаднаа гэж өөртөө тий итгэх тий. Тэр зүйл аяг чухал болох юм байна. Тэгээд болохоор зэрэг яагаад ингэж хэлж байгаа гэхээр зэрэг учир нь болохоор зэрэг амжилт ба тайван байдал хоёр хоорондоо ерөөсөө тийм зөрчилдөг зүйл бол тийм биш ээ. Харин зөв тэнцвэрт байхад л одоо жинхэнэ амьдралын утга учир бол илэрдэм байна л да. Та нэг талаас амжилт тий бусдад хөвлөж шөөрөдөг ч юм уу тий ийм зүйлийг хүсэж байгаа. Нөгөө талаас сэтгэлийн амар амгалан аюу тайван байдлыг хүсэж байгаа тий. Гэхдээ энийг бол нэг болгож олно гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр зэрэг өөрийн татаа зуршлыг анзаарах юм бол юм байна. Тархичныг өөрөөр одоо зүрх сэтгэлчнийг өөр ингээд тарих зүрх хоёрны чинь хүсэл ингээд хоёр өөр чиглэл рүү ингээд тэгээд та ингээд зөрчилдөд байгаа гэсэн үг. Тэгэхээр тарих зүрх хоёроо нэг чиглэл рүү болгох хэрэгтэй тийм байна. Тэгээд нэг хооронд нь тий ингээд энийг нэг чи тэрийг чи гэдэг өөрийнхөө дотоод зуршлыг анзаараа тэгээд одоо тарих зүрх хоёрынхоо тий одоо чиглэлийн нэг зөвлөө болгоод ингээд нэг жоохон зохицуулаарай гэж тий аль нь л тий амжилтаа мөртлөө амар тайван бас хүн байж болно шүү тий.
тийм байхын төлөө гэдэг ч юм уу те. Тэгээд ямар ч байсан ингээд жоохон юу дотроо зохицуулаарай гэсэн байна. За ийм мессеж. Энийг дахиад эхэлчихсэн юм билүү? Тэгээ одоо ингээд яг таны хамгийн одоо хийх зөв одоо хаалх молгоо зэрэг өөрийн дотоод одоо зөрчлийг анзаарах. Тэгээ энэ хоёр талын те одоо тарих зүрх хоёрын хэрэгцээг бол те одоо ингээд зохицуулах. Тэгээд аль нь ер нь байх ёстой гэж бодоод зохицуулах ёстой юм байна. Тэгээ ер нь бол учир нь бол амжилт те 50 байдал хоёр л хоорондоо зөрчилдөг зүйл биш. Харин зөв тэнцвэрт байх талаар жинхэнэ амьдралынтай утга учир илэрдэг гэх юм маш юу гэх юм те. Ямар ч тийм тарих зүрх хоёроо нэг болгох юм маань хүслээ. За ямар ч би ингээд одоо өөрийнхөө тийм мэдрэмжээр ингээд тайлж ийн. Яг нэг өөрийнхөө эхлэх гэж байгаа үгийг жоохон яг ингээд таарсан үг нь жоохон олж хэлж чадахгүй жоохон юу яасан биш магадгүй. Гэхдээ ямар ч нэг иймэрхүү тэг утга агуулгаар бол тийм тайлж чадлаа. Та магадгүй энэ өөрийнхөө одоо өөрийн одоо эзэн сонгоор энэ картнаас юу авч болно? Мессежтэй. За ингээд одоо 3 дахь картыг сонгосон үний мэргийг өндөрлөлийн үнэхээр таалагдсан бол лайк тараа битээ мартаарай. Тэгээд таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс айх юм бол аюу хөрхийн парк гааз те. Парк дээр тоглож байгаа юм шиг юм гоё карт. Тэгэхээр ийм гоё хүүхдийн парк ч юм уу юм юу гэдэг ш нэг алсыг харагч. Тэрний эможи л дараараа. Хэрэг байхгүй бол парк гэж бичсэн ч болно. Тэгэх юм бол одоо 3 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа юм уу? Та өөрийнхөө одоо цаашдын байдлыг маш одоо хөнгөн одоо баяртай, золбоотой, хөгжилтэй ийм байдлаар тий одоо бэлэгдээд парк. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл одоо үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.